Оройтой хоолойд давтаа морилоо. Зохиолын бичиж дуу оруулсан цодгүй. Хүүхэд 1-р хэсэг. Хүүхдүүд баясан инээлдэх дуу хаасаагүй дуултна. Их үрсийн баяраараа ээж авууд нь алаг үрсээ дагуулan паркаар ихэл баяр хөөртэй явна. Жирэлцэн өнгөрөх хүмүүс хурдлан алхах тэр зураглалд ганцхан шар барьсан охин нэг л зүг рүү удаан ширтэн. Өмссөн цагаан даашинзан эн тэндээ урагдаж сэмэрч шорон сарл өнгөнд нэвчиж толгоон дах үс нь уртаа ургаж ширэлдэн нүрэн дээр нь унжжээ. Би хийгээд хомсны үзүр хүртлээ арьсан цэвдэн хөх байхаач. Энэ охин амьд бус нь тодорхой. Өсний завсраар харах нүд нь олон ч хүүхдийг чимээгүй дагуулах боловч харин тэд түүнийг харахгүй. Нар удаанаар шингэсээр гэгээ тасрах мөчид амьгүй хөхтөл хажууд ширгэн удаан алхлаа. Засаж тавьсан замаар хөлөөж ирсээр урдаа байх эрд хүрэх гэж тэмүүлэгч түүнийг гүйцэхгүй байлаа. Бүхийн алах хэрэг самбуу гэх ба өдгөө 30 насыг зооглож буй. Санамсаргүй ослын улмаас хайртайхан нэлхүүрээ алдаад 2 сарын үрэг гүйцэж инхүү гундан Монголдо ганц хүүхдийн паркаар нулимс туслуулан газарт буй чулуу хагархаа нэг бүрийг тоолж яваад энэ хамгийн тохиромжтой цагийг хүлээж харанхуй болгож хүний нүднээс талд очиж ингэртэй байгаа хутгаараа зовлонгоосоо салах гэж шийдэн зорьсон байранда хурч яваа юмсан ч. Эцэст нь энт химэн зөөлхөн шивнэд өвдөглөн суулаа. Гарын суцыг ойртуулан нэг хүчтэй татхад биеэ суллан урсах зүсэг хорсож өвдөх өвдөлтөө мэдрэн баг зэргийн нэмсэглэл тодруулан тайвширна. Бүлээн амьсгалаа эцэн удаа гаргаад нүдэ алгуурхан аниллаа. Хөлөөч ирсэн амьгүй охин л түүнийг ирч болжээ. Одолгүй залуу гулдаан унахад биенээс нь сүнсэн гарч ирэн инээд тодруулан охин өөд гараа далдан тэнгэртнэс нь замхарлаа. Удангэгч нь дуугүй дээшээ гарсаар өнөөгсөнсөг тэнгэрт одоход толгой болгон чимээгүйхэн хөлөө дахинч ирсээр хаашаа ч юм бүүмэд алхлаа. Одоо бол гадаадаас харахгүй болжээ. Хашааны гадаа нохоо очир зүггүй боргон хуцна. Цонхныхоо хөшгөө хуруугаараа баг зэрэг хойшлуулж шагааж харах эмэгтэйг Амина гэдэг. 17 настайдаа ангийнхаа хоцрон хохоож инээх хөвгүүний харцанд хууртаж тэрэл сэтгэл хөдлөлөөрөө анхныхаа хүүхдийг олсон ч одоо тэрээр ганцаараа амьдрна. Нохоон дэсэлгүйе боргон хуцах учраа айсан ч арга буюу гарч шалахаар гарав. Өөрөөс нь өндөр ургасан зэрлэгнүүдийн дундуур явсаар банзан завсраар харавч хинч хүлэцэгдэн. Үүдээ нээж толгоогоо шагаалхан годомны 2 тал руу ээжлэн харсан ч хинч байсангүй. Гэсэн ч нохоо нь хоосон зүйл рүү хуцсаар л. Амьгүй охин тэдний гэрлүү орох гэж хичээвч нохоо нь юр ойртолохгүй хайж. Гэрийн эзэгтэй гарч ирэхдээ нохоогоо занцчин хөөхд бүсгүй нөмгөн дээлний хормоонс нь атгаад гэрт нь хамт орчээ. Нэлх хөөхд янзаглан нэвших тул сонсогдох нь игдүүтэй. Охины хөх урууланд баг зэрэг мишэл тодрно. Жижигхэн орон дээр хэвтэх нэраг нэгэн өвгөн хайр дүрэн харцаар харах гэж. Бүсгүй орж ирэн сандал дээр суугаад 2 гараар салавчлав. Үстний хараар хийгээд их л чухалчлан нэг зүйл бодно.
Түүний хажууд улаан галчуурыг толгойдоо жимбийтл нь боосон эмгэн үрчлээтэйнүүдэрээ өрөвдөлтэй харна. Миний охин балдуу юм битгий идэг. Жихэнд нь шивнэн аажуухан үнэрлэх гэж хичээ. Бүсгүй огцон босон нэрааруу шийдэмгий алхлаа. Өвгөн гараа алдлан нэраг хашгич бүсгүй тэрнийг нэвтлэн гараад хүүхдээ авна. Миний хүү ээжигээ уучлаарай. Аав бид хоёрыг хайсан. Ээж нь чамайг тэжээж чадахгүй. Сайн хүмүүс чамайг олох болтноо. Гэсээр нулимсаа туслуулан гарч гүйлээ. Огнч ардаас нь явлаа. Бүсгүй хоёр уул давн хүмүүсээс сайдуу очоод жижигхэн хэвтэрдсэн хүүгээ хэвтүүлээд уучлаарай миний хүү. Уучлаарай миний хүү гэсээр амма таглан хэрхэн гүйлээ. Томдсон Монгол гуталтаа тээгэлдэж унах шахан хөлөө чирж гүйсээр байн иргэн харсаар холдоход нэлх хүүхдийн дуу часхан орилоход цээжний хөндөгөөс нь захилгаан гүөх шиг болно толгойд нь хүрчээ. Нүд нь харанхуйлан өөрийгөө юу хийж байна гэсээр ухаан жолоогүй иргэнгүй. Дагсралтгүй шарлах хүүхдээ бүлээн гингэртээ авч ээжигээ уучлаарай. Ээж нь дахиж тэхгүй. Хоёлаа сайхан амьдрнаа миний хүү. Хордон там залуу болоод ээжигээ баярлуулаарай. Нөлмөс туслуулан гэрийн зүг удаанаар нэгшин алхлаа. Өнөөх эмгэн өвгөн баяр хөөр дүрэн бүсгүйг дагаж явхдаа охин руу харан одоо яваа гэж буй мэт гараараа зөөлгөн тоглоо. Охинч хөлөө чирэн иргэн алхлаа. Гэр хорооллын гэрэлгүй гудмаар явхад ингрээ дэврсээр нэгэн эмэгтэй охины хажуугаар зөрлөлөө. Түүний гэрэл гэдэг 22 настай оюутан. Сурлаг сатай хиндэгч харцаг болгохоор хөөрхөн юмсанч. Танил төдийн найз нь 10 хоногийн өмнө дуудаж огтын үдэш хийсэн ч хитрхи их уусан учраа тасарч сэрэхтэй танихгүй залуучуудын өвөрцөрч. Хэдхэн хоногийн өмнө жирэмсэн гэдгийг мэдэж хүүхдээ авахулжээ. Одоо бол гэрлийн гуйнаас өөртөө адилхан хөөрхөн хүүхэд зүгдэх хааж. Охин түүний мөрөн дээр буруу харан суугаад нуруугийн даган доошлон хүүхэдтэй ярилцсан. Чи яасан юм? Ээж минь намайг ахуулчихсан. Чи яагаад явахгүй байгаа юм? Би чадахгүй. Ээжигээ явах хүртэл би энд хамт байна. Та яагаад явахгүй байгаа юм? Игч нь удахгүй явнаа. Хоёлоо тоглоом тоглох уу? Тгий. За тгий. Ара чим ара эри. Харанхуй гудмаар айцтай явах бүсгүй нуруунд дээр нь энэ ертөнцийн бус хоёр хүүхдийн тоглохыг үл мэднэ чимээгүй алхасаар л. Түүний нуруугаар хүү төргөх аимшигтай мэдрэмж төрөхөд хоошоо тэсэлгүй харав. Нуруунд нь ямар нэгэн саарл зүйл наалцныг алсавт байх байшингийн оройд ирэх сүүн гэрлийн бүдгхэн тусгалд харж амжлаа. Хурдхан хийн гудамжийг гítэлчихвэл арай гэрэлтэй хүн элбэг гудам байгааг санаж ухаан жолоогүй гүйлээ. Нүднийхээ булангаар байн нуруугаа харсаар гудамны үзүрт ирж харанхуйгаас салхан алдад хүүхдүүдийн тоглохдоо захирдсан сонсогдлоо. Энэ үед тэр шууд газар явган сууж аргалаа. Хараал урсгасаар нэгэн архичин гуйсар гарч ирэхэд тэр хүнээс айх биш. Харин ч аврал хэрэн дуу гаргасан зүг рүү очлоо. Нэгнүүдээрээ онилчхоод урагшаага хоёр алхаад хоошоо нэг алхах. Өмсөж зүүснэн томдсон нүрнийхээ энэ тэнд сорвтож тав сууж улаанаараа хатсан хэцүүхэн хүн түүнийг өгтөв. Гэрэл хажууд нь очиход архины нэвширсэн үнрээс гадна юу гэдгийг хэлхэн эзэхгүй муухан үнэр хамрыг нь цоргиулна. Бүх биед нь айдсан жавар хүрсэн гэрэлд энэ муухай хүн тайвшрал авралыг мэдрүүлж байсан учраас тоосонгүй.
гарнаас нь ургаж авахад өнөөх архичин нүдээс өмөлгөн цээжээ хойшоо татна. Түүнийг эрүүл бус ухаанаар хэн болохыг таних гэж хийчээж харна. Чи хэн бэ? Аха, би айгаад байна. Та намайг тэр болонт харуулаад өгөөч. Бололгүй яах вэ? Гэхдээ яасан хөөрхөн дамжиггүй. Алуу. Ах нь ганц өмсч. Химээгээд охины төвөрөх гэж оролдоно. Бүсгүй байдаг чадлаараа орилон хажуу тийш зайлвал өнөөхөр хий төврөн газар өнхрөн унаад буцаж цээжээ өндөлөхөд. Ёо, чи намайг унагадаг яадаг мө гिचивэ. Алнаа чамаг. Аширхан босох гэж хідэнтэй хөрвөх оронд бүсгүй зогтож амжив. Гэрэл зогтох үед нурууг нь дараад байсан хүйтэн зүйл алга болсон мэдрэгдэв. Охин өнөөх хэрэг бууж үлджээ. Гэрэл өнөөх годомдоо гараад хоёр өвдгөө тулсаар амьсгаад нь зогсож байхад тэрэг төрсөөр залуухаас сугталцсаар түн рүү их л ажиглан зөрөхөд санаа зовхтой юу ч болоогүй мэд алхлаа. Залуу оюутан бүсгүй холдон замбарахад гоёндох хүүхэд баяртай өгчээ гисээр гараа талалсаар алсрав. Охин ч удаанаар хариу далалсаар архичны хүзүүнээс зүгдэж хамтдаа явлаа. Цээжин дээр нь охин найхад өнөөхөр тэнцвэрээ олж ядна хідэнтэй унана. Түрүүхэн арай л газар дэрэлчихгүй гэрийнхээ зүг рүү явж байсан бол энэ удаад хөл нь гортгоо үл олж ядаж байлаа. Унаж босоод дэсэлгүй хараал урсгана. Яагаад хаваа би хүнд болчихвоо? Новш юм аа. Дахин өндөгөөд ураг шалхахад урагшаага очиж унлаа. Хэдэнтэй хөрвөөс өөр эцэст нь бүрээс нь урагдаж эсгийн хөврөн гарч ирсэн умаасан гэртээ орлоо. Нэг л харанхуй бүгд гэргэр тавилах сэлтгэх юмгүй хоосон гэр. Энэхүү гэрийн эзнийг Бат болт гэх 38 настай залуу. Загтаа ажиллаж ичээнгүй гарын дүүтэй үр хүүхдийнхээ сайн ав түшиг тань байсан. Хоёр дахь хүүхдээ олохдоо хязгааргүй баярлаж байсан ч 9 сарын дараа ихтэйгээ хамт бурхны орондоо заларчээ. Эхний хүүхдээсээ хойш самны асуудалтай байсан учраас эмчнэр хүүхдээ гаргахгүй байхыг зөвлөсөн ч эхнэр нь зөрсөөр авч үлдэж. Хайр танаа алдснаасаа хойш бор дарсаар сэтгэлээ тайтруулсаар сүулдэ живсэн. Түүний ингэж амьдарч байгаа хийгээд бүх зүйлийн буруут нь түүний ганц охин 13 настай Есүс. Өөрөө ч мэдлгүй ихийгээ алсан алуурчин болчихсон. Аавыгаа орой ирэх бүрдэн зүрхэн бөмбөгөнтөл чичирж айсандаа гэрийнхээ хойно гадаа гарна өвдгөө төвч суудаг нь жилийн дөрөв үйлрэлт. Арчин гэрийнхээ хаалгыг төшиж ив хавгүй бүхэн орхтой зэрэгцэн. Есүс мөн овшоо мөн алуурчин гөлгөө гэж өрлөн. Сэрүүхэн сэлхэнд хүл нүцгэн гарсандаа даарах эрхэнд газар байх юу ч юм хөл дээгүүрээ хуучиж жаахан дулаацах охин. Ээжи гисээр нөлөмсөн арчин. Хууч Монгол гэрт юм өвдөх хэмгчгтэн эрийн орилготой хоршиж сонсогдно. Чанга зүйлээ зөхөх болгонд охин бондгос хийж зочно. Ирж тасарсан бололт чимээ аниргүй болоход Есүс босч гэрлүүгээ орлоо. Үүдэрээ ороход харанхуйг сарны туяа чадан ядан гэрэлтүүлнэ. Хойморт дэвссэн гудас нь хумралдаж түүн дээр аав нь лагсаан унаж тасарсан байв. Дээрсэн гараа зоохондоо ойртуулан дулаацсан. Энэ бүхний хий зүйлээ үүднээс толгоогоо баг зэрэг гэлжилгэн тайван харж зогсно. Гэрийнхэн баруун талд нэгэн эмэгтэй хүүхэд бүүвэлэн сунгаа Есүс рүү хараад яасан ч хэцүү амьдрал вэ? Ийм зүйлийг ээж нь хүсээгүй юм шүү минь охин. Бодохгүй тамгалаад өөрийн шинэ амьдралаа бүтээн. Тэсэрээ эсвэл эндээс одоо яв. Хүссэн зүг рүүгээ дүүлнэс гэж хэлнэ. Архичин хэрэг янцэглэж дуурахтаа Есүс
Би чамайг алднаа. Хөө Есүс, хөөш гэсээр өндөгөөд моцолборсох жимэний өдөс дуурахгүй их байна. Чамайг аалаад өгье л дөө. Үзүүнийхээ гүрээний судсыг гарч иртэн орилоод огнолоо дайрлаа. Уучлаарай. Би дахиж тийхгүй. Нулимсаа урсган аавынхаа хөлнөөс зурна. Хангалтгүй байна. Миний эхнэрийг босгож өгмөг залуучин. Босгоо тэр алуу гэж хашгирсаар охины нуруунд дээр хид дэвснэ. Үснээс нь зулгаан зуухны буланг хам хүчээрээ далаасаар мөргүүллээ. Ээжээ Гих дууг нэг хүчтэй гаргаад Есүс дахиж дуурсангүй. Есүс миний охин сэрээрээ Есүс би юу хийчихвэ? Миний охин хідэнтэй түүнийг сэгсэрхэд толгойных нь чамар хаанаас цус урсан би нөхөрж эхэлжээ. Цагдаагийн машины дуу дохой хангинсаар тэдний гадаа ирлээ. 2 цагтаа амьсгаатангүйсээр ороход бүх юм оройтсан байлаа. Архичин гавлаад машин сулахад юу ч хийс дуурна. Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн түргэнтэй хамт ирлээ. Гэрт охины толгойг бүтээгээд нэг цагтаа манад зогсно. Ирсэн мөрдөн байцаагч нар хоорондоо ярилцсан. Ийм хүн адгууснууд хаасаагүй байх юм да. Эмэрхүү гэр бүлийн хүчээр хиллийг мэдсэр үйж мэдээгүй юм шиг хайдаг хүмүүсээс болоод л би дандаа хожимдож ирэх юм да. Хэрвээ тэд эртгийсэн бол олон хүүхдүүдийг аврах боломж байдаг. Одоо хүртэл яагаад ухаардгүй юм бол тоо. Гисэр харамсан ярилцсан. Хий үзэгдэл охин тэдний ярилцахыг сонсож дуусаад толгой дохиод гэрэл орлоо. Есүс зогцоо доороос нь дээш нүдээ гүйлгэн харна бодолд автна. Ээж нь хажууд нь дүүгэн тэрсээр ирж зогсоод мөрөн дээр нь зөөлгөн хүрнэ. Охин эргэж хараад хөөх миний дүү юм уу? Тийм ээ миний охин дүү. Хөөрхөн байгааз. Ёстой хөөрх юм аа. Би дүүг нэг ч удаа харж байгаагүй. Миний охин зөндөө зовлоо. Хоол наав нь ийм хүн биш. Ээж нь та хоёроо ийм байдалд оруулчихлаа. Ээжигээ уучлаарай. Гимшингүү хэлэхэд зүгээрээ ээжээ. Гэхдээ би таныг зөндөө саналаа. Хичээлээ дараад ирэхэд та минь халуун дулааны дээр ухтаад амттай хоолой бэлтчихсэн байдаг байсныг чинь зөндөө их сансан. Та минь явсны дараа би аавс зөндөө айхтаа. Таныхаа дулаан ангирт наалдаж ямар ч аюулаас айхгүй тэрэл мэдрэмжээ их санддаг байсан. Ээжээ та одоо намайг байг тэврээрээ. Намайг дахиж битгий орхиорой. Гисэр түүнийг тэврэн авахд огтныг толгойг зөөлөн хилээд ээж нь та хоёроо хизээж орхихгүй. Гуруула одооноос хизээж айдас байхгүй тайван газар өвөрт хамт амьдрна. Явцгаая гэж хэлэхэд гэрийн хооморд цагаан гэрэл эргэлцээр гарч ирэхэд тэр гурав ад жаргал дүүрэн алхан орж уусан алга боллоо. Тэдний хар зогсох охин гараа талалсаар л үлдлээ. Нэгдүгээр хэсэг төгсөв. Зохиолыг хүчиж дуу оруулсан Цадхүү